За сайн байцгаана уу найзуудаа, Shoebox-ийн зөөн шинэ бичлэгтэй уулзчаад маш их баяртай байна. Өнөөдөр хэдүүлээ миний өнгөрсөн сард худалдаа авалт хийсэн пүүзнүүдээс онцлох нэг 3-4 пүүзийг ярилцъя гэж бодлоо. 2 сард одоо ямар пүүз гараад ямар пүүз худалдан авсан бэ гэд. Тэгээ нэг ер нь сар болгон уламжлал болгоод сар болгоны эхлэлд өнгөрсөн сард гарсан пүүзнээс ямар пүүзийг авсан талаараа ингээд бичлэг хийгээд сонирхолтой илүү гоё юм болов уу гэж бодлоо. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө бас нэг сардаа нэг авдаг ч юм уу, нэг байн авдаг зүйлүүдээс бас ганц тийг харуулад сонирхуулаад явъя гэж бодлоо. За хамгийн ихэнд болохоор энэ гутал цэвэрлдэг шингэн байгаа гутлаа угаадаг. Би ер нь Jason Mark-ыг ер нь тогтмол түлхүү ашигладаг байгаа. Хэрэглэхэд маш амархан, тэгээ маш үр дүнтэй бүтээгдэхүүн байгаа юм. Зах зээлд пүүз цэвэрлдэг бүтээгдэхүүнүүд дундаа л номер 1 нь Jason Mark юм шиг санагддаг. Тэгээд дээр нь хамгийн дуртай бүтээгдэхүүн нь болохоор энэ Jason Mark-ийн Quick Wipes гэдэг зүгээр ингийн нэг нойтон салфидаг гэх юм уу да. Нэг тал нь барцгаар, нөгөө тал нь гүлгэр нойтон салфидаг байгаа. Тэгээ над чиг пүүзээ байн угаадгүй нь бол ер нь их зүгээр юм шиг санагддаг. Заван бос үед нь гэлс арчаад би одоо пүүзээ угаагаа мөлөө удаж байна. За тэгээд бас нэг сонирхолтой юм энэ сард авсан хамгийн хямдхан юмнуудын нэг гэж хэлж болохоор байгаа. Энэ нь болохоор Michelin-с гэдэг брэнд байдаг. Michelin-с эндээ маш алдартай брэндүүдийн нэг. Тэгээд энэний Bulls-ийн purple логотой малгайг авсан байгаа. Худалдаа авсан үнэ нь болохоор харагдах нь уу юу? $1.98 авсан байгаа. Чи одоо Монгол мөнгөөр хэд юм бэ? 4,000 цанга юм уу? Тэр явцаа авсан. Он дээр бас NBA-гийн лого, Chicago Bulls-ийн логотой байна. Нэг юм 4,000-аар нэг юм авсан байна. За ер нь тэгээд гутал цэвэрлдэг юм маань би Jason Mark-аар цэвэрлдэг байгаа гэдгийг зүгээр сонирхуулах үүднээс хэллээ. Тэгээ авсан пүүзнүүдээсээ танилцуулаад явъя гэж бодож байна. Энэ сард ер нь Jordan 1 л их авлаа да. Jordan 1-үүдийн өнгөс нэлээдэг авсан. Тэгээд танилцуулаад явчих. За хамгийн ихнийх нь болохоор энэ Air Jordan 1 Neutral Grey Hyper Crimson гэдэг өнгө. Энэ өнгө нь өмссөн багт бол маш гоё харагддаг өнгө лээ. Тэгээд их би энэ болохоор энэ хар хэсэг нь болохоор tumble leather гэж ярддаг. Маш сайн чанарын арьсан материалтай байгаа. Тэгээд энэ саарл хэсэг нь болохоор илхэн материалтай. Тэгээд артлын энэ оранж хэсэг нь их гоё байгаа. Энэ оранж хэсэг нь болохоор яг нэг хуучирсан пүүз шиг харагдахаар ийсэн. Jordan брэндийн зүйлс энэ их гоё санаа болсон юм болов уу гэж бодож байгаа. Та цоо шинээр өмссөн ч гэсэн хуучин пүүз шиг харагдана гэдэг нь. Ялангуяа Jordan 1-ийн хувьд бол өмсөх тусмаа, хуучрах тусмаа илүү гоё харагддаг байгаа. Тэр утгаараа ч тэр энэ загвар дээр илүү гоё болсон юм шиг санагдаж байгаа. Тэгээ хилний хувьд бол off-white-аас санаа авсан гэх юм ингээд ойж дуусгаагүй ингээд дутуу өргөцсөн хилтэй. Off-white-аас ер нь санаа авч байгаа юм зөндөө байгаа. Тэгээ иймэрхүү бичигнүүд бас айгүй их пүүзэн дээр гарч байгаа. Тэгээд Nike Air нь lime өнгөтэй гэх юм уу, нэг цайвар шаргал өнгөтэй Nike Air байна. Тэгээ өөр ч онц сонирхуулахаар юм Jordan 1 дээр нь байхгүй те. Улны хувьд гэвэл саарл ултай. Энэ нэг Jordan 1 авсан байна. За дараагийнх нь пүүз нь болохоор хайрцагнаас нь хараад мэдчихэж байгаа юм. Бас миний дуртай логонуудын нэг хүмүүсний анзаараагүй ч магадгүй энэ болохоор RW-гийн нийлэмж байгаа. Нийлэмжгүй дээ. Russell Westbrook гэдэг үгний төвчлөлөөр хийсэн. Сайн анзаарах юм бол ийм лого байгаа. Westbrook-ийн логоны хувьд бол харахад маш гоё харагддаг юм шиг санагддаг. Тэгээ энэ бол Russell Westbrook-ийн хоёр дахь signature пүүз. Russell Westbrook Why Not 02 гэдэг пүүз байна. 02 юм уу? Тэгээ энэ хамгийн худалдаа нарсан хамгийн анхны өнгө нь маш гоё өнгөтэй санагдаж байгаа. Ялангуяа загварын хаан Russell Westbrook зориулсан гэдэг утгаараа өнгөнгийн
нийл хэмжээг агуулсан. Тэгээ материалууд нь ч гэсэн бас өөр өөр материалтай байгаа. Тэр нь их өвөрмөц. Тэгээд хамгийн өвөрмөц шийдэл нь болохоор энэ та гутлынхаа сайзыг нь гутлынхаа улан дээрээс харах боломжтой. Энэ нь маш их өвөрмөц шийдэл болж өгсөн байгаа. Тэгээд дотор талд нь болохоор энэ Russell Westbrook-ийн гэр бүлтэй холбоотой үгнүүдийн товчлол ах шиг байна. Миний буруу санааг бол өөрийнх нь нэр, хүүхдийнх нь нэр байгаа шиг санаж байна. Тэгээд энэ дээр нас Jordan Brand why not 0 to second зүгээр яг Jordan Brand-ээс гаргасан Russell Westbrook-ийн 2 дахь пүүзгээд онцлоод ийм тагн дээр бичсэн байгаа юм байна. Энэ нас их өвөрмөц шийдэл болж өгсөн юм шиг санагдаж байна. Энэ бол сагс тоглоход маш эвтэйхэн пүүз юм шиг санагдаж байгаа. Хальт харуул нөгөө Adidas-ийн юутай төстэй бас санагдсан надад. Юу лээ? Crazy Explosive Blue нэг team пүүз байдаг. Тэрнтэй хальт харуул заграа явж байгаа төстэй дуурайж байгаа. Тэгээ өдөр тутам өмсгөөс гадна сагс тоглоход бол маш эвтэйхэн пүүз байгаа. Надад Russell Westbrook-ийн хамгийн анхны загварынх нь бас хамгийн анхных нь өнгөдөг. Энэ загвараас бол энэ 2 дахь загвар нь хамаагүй илүү болсон юм шиг санагдаж байгаа. Ялангуяа энэ эхнийхэн загвар бол өмсөж тайлах тал дээр бол жоох асуудалтай байдаг. Дээдлийнх нь cage нь айгуу чанга сулрах боломжгүй гэх юм уу? Ийм битүү cage-тэй болохоор анх пүүзээ өмсөд айгуу хэцүү байдаг. Энэ 2 дахь загвар дээр нь бол ямар нэг асуудал ахгүй өмсөд маш эвтэйхэн болсон байлаа. За нэг ийм пүүз байна. Тэгээд дараагийнх нь пүүз нь бас Jordan-ийн хайрцаг байна. Энэ бол сүүлийн үед одоо хүмүүсийг sneaker head-үүдийг талцуулаад байгаа пүүз гэж хэлэх үү дээ. Жохон зарим нь дуртай байгаа бол зарим нь үзий ядж байгаа. Ялангуяа энэ пүүзний нуглааны эдэл дээр маш их асуудал гарч байгаа. Энэ Jordan нэг Defend гэдэг загвар байгаа. Тэгээ Jordan Brand-ээс болохоор нэг спорт luxury машинаас санаа авч хийсэн гэж мэдээлэл гаргасан. Гэхдээ ихэнх хүмүүс болохоор энэ Jordan-ыг Vanity-г өмссөн зурагнаас санаа авсан гэж бодож байгаа. Хэрвээ та нар санаж байвал реклам дээр нэг ингээд Jordan 2 пүүз өмссөн багт нь яг 2 пүүзнийх нь уртлаар ингээд 2 цагаан юм явдаг нэг халахалсан. Тэрнээс санаа авч энэ улаан юг хийсэн. Оруулгыг хийж өгсөн гэж ярьж байгаа. Тэгээ материалын хувьд энэ luxury материалтай гэх юм уу да. Тэгээ та харж байгаа ингээ гэрэл байдаг гялгаар ер нь жоохон дизайнерын дизайнерын гутлнууд нэг иймэрхүү материалаар хийсэн байдаг. Тэгээ улаан Nike логотой. Уловч нас улаан. Тэгээ хараар Nike Air-тэй. Миний хувьд бол энэ пүүз маш их таалагдж байгаа. Хүмүүс ялангуяа улаан оруулган дээр нь Supreme стикер ингээд Supreme гэсэн бичиг гаргаж байгаа нэг гоё санагдсан. Тэгээд улны хувьд гэвэл цайвар шаргал маягийн ултай. Тэний бас нэг хүмүүсийн дург байгаа нь болохоор запас үдээс байхгүй. Тэгээ худалдаанд гарсан үнэ нь болохоор $175 гарсан байгаа. Тэгээ энд хүмүүс маш дурамчхан байгаа гэж хэлэхээр байгаа. Яг гэвэл Jordan-гийн ер нь худалдаанд гардаг нь $160 байдаг. Тэгээд ийм арай tumble leather биш арай муу чанарын ярьсаар хийсэн мөртлөө яагаад үнэтэй байгаа юм бэ гэсэн жоохон маргааныг их дагуулж байгаа. Яг миний хувь хүний хувьд бол энэ өмссөн багт бол маш гоё харагддаг пүүз үлээ. За дараагийнх нь дахиад нэг Jordan нэг байна. Энэ нь манай энэ сая outlet баг үнгүй шах болоод ирсэн байсан гэж хэлж болохоор байгаа. Air Jordan-ыг Royal Blue Flyknit гэдэг загвар байна. Энэ Jordan-ыг хамгийн анх гарч исэн өнгөнүүдийн нэг Royal Blue өнгийг орчин цагийн шинэ технологи болох Flyknit-тэй хослуулан хийсэн байгаа. Тэгээ энэс ч маш олон өнгөд сүүлд худалдаанд гарсан. Хамгийн анх
хар улаантай өнгө гарч исэн бол дараа нь энэ Royal өнгө гарч исэн байгаа. Өмсгөд маш өвтэйхэн, ялангуяа зуны улиралд бол маш өвтэйхэн пүүзэлээ. Тэгээ надад хамгийн их таалагдчихсан зүйл нь энэ дотор оруулах нь арьсан оруулахтай байгаа. Дээр нь тэгээ хилэн дээр нь Golden 1985 гэдэг анх гарч исэн оныг илэрхийлсэн байгаа. Тэгээ энэ дотор талын арьсан хэсэг нь бол яалтчихв. Өмсгөд маш өвтэйхэн байхаар ийгцээ. Гой пүүзэлээ хэлмээрээ ялангуяа зуны улирал тэгээ 100 одоо зузаан Flyposite ч юм уу Pumpsite материалтай пүүз өмсөж байхаар ийм Flyknit материалтай пүүз өмсвөл илүү гоё мэдрэмж төргөр байгаа шүү гэж бас хэлмээр байна. Харж байгаа. Анх гарч яхад нь би маш сайн санаж энэ Flyknit Jordan-ыг маш олон хүмүүс дургу байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол манай энд ялангуяа зуны улирал бол маш их өмсөж байгаа. За ийм нэг пүүз байна. За хамгийн сүүлийн танилцуулах пүүз болохоор яг хувийнхаа цуглуулганд авсан байгаа энэ Nike Vapor Max Mark Newson гэдэг загвар зохион бүтээгчийн гаргасан загвар байгаа. Энэ хайрцагны үед маш өрмөц хайрцагтай. Энэ одоо шууд нэгтцэлсэн Nike swooshтэй. Тэгээд нөгөө талдаа болохоор юм уяатай юм Nike пүүз байгаа. Пластик wrap-ны хувьд бол ийм aqua гэдэг юм өнгөтэй. Яг үнцэн нэг teal гэдэг өнгөтэй байна. Өөртөө ийм dust bag-тай байгаа. Мөн teal өнгөтэй. Маш сайн чанарын материалаар хийсэн. Тэгээ энэ дизайнерийнх нь нэр тэгээд Nike логотой. Энэ их маш гоё пүүз байгаа. Vapor Max энэ тунгалаг Vapor Max-ийн ултай. Тэгээд л нь Flyknit гадаргуу болон сайн чанарын арьсыг туслуулсан хийсэн. Маш өрмөц загвар байгаа юм. Наалттай. Энийг би сайн санд яагаад гэвэл анх худалдаанд гарахад нь би авч чадаагүй. Яагаад гэвэл худалдаанд гарсан нь нэлээд өндөр $300 $275 ч лөө нэлээд өндөр үнэтэй гарсан. Тэгээд дамын үнэ ч гэсэн маш өндөр үнд хүрч исэн. $400-500 хүрч исэн байгаа. Тэгээ саяхан манай энэ аутлетэд $80 болсон байлаа. $80 болоод авсан байгаа. Энэ Vapor Max бол гараад 2 жил болох ч байна одоо. Өмсгөд маш өвтэйхэн ултай пүүзнүүдийн нэг гэж хэлж болно. Маш өрмөц мэдрэмж төрдөг. Дутагдaltaй талаас нэлээд байгаа. Надад хамгийн их мэддэг дутагдaltaй тал нь болохоор энэ машин барихад айгүй их эвгүй байдаг. Би өдөр болгон машин барьж явдаг болохоор энэ машин барихад жоохон эвгүй байдаг. Тэрнээс ш бусдаар бол маш өвтэйхэн гоё пүүзнүүдийн нэг байгаа. Манайхан ч гэсэн одоо өмсөд эхэлсэн байх гэж бодож байна. Ялангуяа зуны улирал бол анх гарч явахдаа маш их хүмүүсийн дур сонирхлыг татсан уул гэх юм уу. Тэгж яагаад энэ Air Max уулны талаар нэг бас гоё түүхийн өгүүлээд надад байгаа Air Max-удаас бас танилцуулаад ямар үе шатыг дамжаад яаж ховсож өөрчлөгдсөн талаас бичлэг яванд оруулах баг. Энэ Air Max бол маш олон зүйл дээр өөрлөсөн Air Max уул байгаа. Тэгээ бас 720-ыг энэ Vapor Max-тай харьцуулбал бас маш гоё санагтаар байгаа. Одоохондоо 720-ыг авч өмсч амжаагүй л үнийн буухын хүлээгээд олон маш их хөвтэйхэн пүүз юм шиг байсан. За тэгээд 2 сард нэг иймэрхүү онцлог пүүзнүүд худалдаа авсан байна. Тэгээд хэрвээ танд манай бичлэгнүүд таалагдвал subscribe дарж лайк шеэр хийхээ бити мартаарай. Тэгээд удахгүй олон гоё бичлэгтэй уулзна гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.